За сайн муугаа дэнслүүл бас хаашаагаа явах вэ гэдэг дээр ч гэсэн бодорой гэдэг зүйлийг бас хэлж ийсэн. Тэгээд хоёлоо бол бас олон салбарт олон хуулийн прожектууд за хар саарл жагсаалтаас Монгол улсыг гаргах гэдээ би ажиллаж исэн хувьд өөрийн чинь мэднэ. Зарчмаа барьдаг гэдгийг чинь мэднэ. Тийм учраас бас зарчим барихаасаа гадна одоо яг энэ санхүүгийн сектор дээр бас тулгамдаад байгаа асуудлуудаа шийтгэж жоохон зоримог байгаарай л гэж бодож хүсэж байгаа. Би ч бас нэг үг л хэлсэн. Манай санхүүгийн зохицуулахаараа бас нэг жоохон тийм хойрох шүү. Хитрхи их мэрэгжлийн оролцогчдийнхаа үгээр явдаг шүү. Цаана нөгөө санхүүгийн хэрэглэгчтэй бас жоохон мартчихдээ шүү. Жоохон тэнцвэртэй ирэх ашгуудыг хангахад одоо бас анхаараарай гэдэг зүйлийг л хэлмээр байгаа. Тэгээ би яг зүгээр хид хідэн зүйлүүдийг анхааруулмаар байна. Энэ зах зээл дээр уг нь өрсөлдөөн гэдэг зүйл явж имээр байгаа. Банк ус санхүүгийн байгууллагын бас одоо үйл ажиллагаа өрсөлдөж ижил энэ тэдгээрээс олгож байгаа зээлийн хүртээмж болон хүү буурна. Гэтэл одоо банк ус санхүүгийн байгууллагуудын дөрмийн сангийг өсгөөд байхаар цөөн тооны хүмүүс зах зээл дээр үлдээд байгаа. Тэгээ энэ эдчин үндсэндээ манай дээр бол хэрэглээний зах зээлийг л дэмжиж байгаа шүү дээ. Тэгээ энэ гадаад худалдааны тэнцэл дээр угаасаа асар их одоо хувь нэмэр оруулж байгаа хүмүүс зөрүүн дээр. Тэгэхээр ерөн зүгээр яг өрсөлдөөнийг дэмжээрэй гэдэг зүйлийг л би хүсэж байгаа. За хоёрдугаарт яг энэ зарим хуулиуд их хоцрогдсон зохицуултын үед. Тэгээ энэ зохицуулттай салбарын хувьд хууль нь хоцрогдохоор байснаасаа илүү гай болд юм билээ. Би одоо энийг бас жоохон ойлгоод байгаа. Тэгээд та бас энэ дээр үнэхээр тэр даатгалын болоо зарим хууль тогтоомжуудаа бас нэг жоохон тэнцвэрт байдлаар сайжруулах энэ зах зээлийн болоо энэ технологийн энэ цаг үе дээр бас нэг жоохон сайжруулах талд нь анхаараарай. Тэгвэл зөвхөн энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгжлийн байгууллагуудын эрх ашиг хамгаалж биш шүү. Иргэдийнхээ эрхийг тэнцвэртэй хамгаалж бас сайжруулахад анхаараа гэж хүсэж байгаа.